Хууль зүйн байнгын орооны гишүүдээ та бүхэнд өдрийн мэнд хүргье. Шударгаар эрхийн агуулга нь аливаа хүн эрүүгийн хэрэг татагдсан үеэс эхлэн ял, шийтгэл, идэж дуусах хүртэлх үеийг хамруулсан өргөн хүрээтэй ойлголт юм а. Гэмт хэрэг сэрдэгдэн шалгагдаж байгаа хүнтэй мөрдөн шалгах шүүх эрх мэдлийн байгууллагууд хэрхэн хандсаж байгаа олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг хэрхэн хүндэтгэж хамгаалж байгаагаас тухайн улс орон дох хүний эрхчлөөний байдал, хууль дээдлэх ёс ямар төвчөнд хүрснийг илэрхийлэх шалгуур үзүүлэлт болдгоо. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комист 2024 онд ирсэн гомдол мэдээллийн 52.9% нь шударгаар шүүлэх хэрэг зөрчигдсөн талаарх гомдол мэдээлэл эзэлж байх ба агуулгаар нь авч үзвэл эрүү шүүлтээс ангид байх эрх, өмгөөлүүлэх, хууль зүйн тусалцаа авах эрх, хэлс хэрэг хүлээлгсэн, хууль бусаар цагдаа орогдсон, орон байрны халдшгүй байдалд халдсан, гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сүлжээнд зарласан, шүүх эрх мэдэл болон мөрдөн шалгах байгууллагын албан агчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон зэрэг гомдлууд эзлэж байна. Эрүү шүүлтийн нөхцөл байдлын талаар 2017-оос 2024 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар хууль хяналтын байгууллагуудад 414 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 275 гомдол мэдээлэлд хэрэг хүртэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлсэн байна. 2017-оос 2014 оны хооронд нийт 33 хүнд холбогдох 16 хэргийг хян шийдвэрлэж эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт цагдаагийн байгууллагын 24, тагнуулын байгууллагын 5, авилгалтаа тэмцэх газрын 1, прокурорын байгууллагын 1, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 1 албаагч, олон нийтийн цагдаа 1 тус холбогдсон эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Үүнээс 23 хүнд торгохял, 6 хүнд хорихял оногдуулж 1 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөж 3 хүнийг өршөөл үзүүлэх хуульд хамруулж шийдвэрлсэн байна. Эрүүгийн хариуцлага хүлээсэн байдлаас үзэхэд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг хүлээлгэх ялын бодлого сул ихэнх тохиолдолд торгох, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, зарим тохиолдолд өршөөл үзүүлэн сулдаж байгаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх хэд сөргөөр одоо нөлөөлж байна. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл ихэвчлэн камерын хяналтгүй орчинд удирдах албан тушаалтны хяналт суларсан, хот суурин газраас алдлагдсан газарт биедаан үйл ажиллагаа явуулж явахдаа үйлдсэн ажлын ачаалал, стресс зэрэг хүчин зүйл нөлөөлсөн бол зарим тохиолдолд удирдах албан тушаалтан хууль бус үүрэг даалгаврыг биелүүлсэн, хариуцлага хүлээхгүй, эрүүдэн шүүсэнд илэрхгүй гэсэн итгэл үнэмшил нөлөөлжээ. Мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах байгууллагууд бие биенээ шалгах зохицуулалт өнөө хүртэл үйлчилж байгаа. Ялын бодлого сул, мөрдөгч прокурор, шүүгч, хорих байгууллагын албан агчдын талаарх мэдлэг хандлага сул, нотлох ажиллагааны арга барил дутмаг байгаатай холбоотой гэж дүгнэж байна. Мөн хорих анги байгууллагуудад хүнтэй хүнлэгөөс харьцах явдал гарсаар байна. Гомдол мэдээлэлээс үзэхэд хүний эрхийн үндэсний комист ирсэн гомдол мэдээллийн 27.5% нь хорих анги цагдаа орох байранд хоригдож байгаагаас ирсэн байна. Үүний 33 буюу 9.2% нь халдшгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлаар хандсан байна. Хүний эрхчлөөнд халдах, хүнлэгөөс хэрцгий харьцах явдал хорих анги цагдаа орох байруудад удаа дараа гарч байгаагаа комисс гомдол мэдээллийн мөрөөр шалгах ажиллагаа явуулж эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй байж болшгүй гомдол мэдээллийг холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлэж байгаа хэдий ч жилд дунджаар 2 гомдол мэдээлэл шүүхээр эсэлэн шийдвэрлэгддэг гэсэн статистик судалгаа байна. 2022 онд хорих ангид ял хэлж байсан 1142 хоригдлоос авсан санал асуулгын дөнгөөс албан агчдын зүгээс хүнлэгөөс хэрцгий нэр төрийг доромжлон харьцдаг гэж 22.5% нь хариулж байсан бол 2024 онд 274 хоригдлоос авсан санал асуулгад 27% нь мөн тийм гэж хариулсан. Энэ үзүүлэлт 4.5%-аар өссөн байгааг харуулах үзүүлэлт юм а. 2. Мэдүүлэг авах үеийн хүний эрхийн асуудал мөн анхаарал татсаар байна. Мэдүүлэг суурилсан нотлох ажиллагааны арга барил, мөрдөн шалгах ажиллагааны үндсэн арга хэлбэр хിവэр байгаа нь эрүүдэн шүүх нөхцөл байдлыг эрсдлийг нэмэгдүүлж байна. Мэдүүлэг авах үед гэмт хэрэг сэжиглэгдсэн хүнээс хэн бурууга өөрөө нотлохыг шаардах, мэдүүлэг авахар алавдах, камерын хяналтгүй зориултын бус өрөө засалгаанд мэдүүлэг авах, албан ёсны мэдүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгчгүйгээр уулзалт хийх, ярилцлага хийх, гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхийг тулгах хандлага гарсаар байгааг шүүмжлэн илтгэлдээ дурдсан. 2016-аас 24 оны хонд шүүхээр шийдвэрлэгдсэн нийт гэмт хэргийн 60% нь үндсэндээ мэдүүлэг авахыг алавдсан ийм арга хэлбэрээр үйлдэгдсэн байгааг анхаарах зүйтэй. Мөн мэдүүлэг авах ажиллагааны явцад хойшлуулшгүй тохиолдол үүсээгүй байхад ажил амралтын өдөр шөнийн цагаар мэдүүлэг авахар дуудах, энэ тухайга арга гэрийнхэнд нь мэдэгдэх, таагүй нөхцөл байдал үүсгэх,
хүүхэд хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсээс мэдүүлгийг тайлбар авахдаа хүний эрхийн мэдрэмжгүй хандах, өөрт нь хэлмэрч орчуулагч олохыг даалгах зэрэг зөрчлүүд 2023-24 онуудад гарсныг энд дурдж байна. Мөн сэтгцэн шинжилгээний хүрээнд сэтгцэн шинжилгээ хийх наривчлсан журам тогтоогүй, хүнээс сэтгцэн шинжилгээг авахдаа ямар арга хэлбэр процессыг наривчлан тогтоогоогоос хүний хувийн халдшгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөх, нэр төр алдар хүнд нь гутаагдах явдал мөн гарч байгааг засаж залруулах шаардлага байна. Мөн зарим төрлийн сэтгцэн шинжилгээ хийх чадварыг нэмэгдүүлэх замаар ялангуяа онц хүнд гэмт хэргийн хэрэгээс урдсан сэргийлэх, хариуцлагыг өрн нөлөөтэй шийдвэрлэх шаардлага тулгарч байгааг судалгааны үр дүнгээс харагдаж болохоор байна. Мөн төрийн нууцтай холбоотой хэрэг маргаан, нууц мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл санал хүсэлт комист удаа дараа ирж байгаа ч шалгах ажиллагаа явуулж үр нөлөөтэй хяналт хэрэгжүүлэх эрх зүйн орчин дутмаг байна. Комист авагдсан баримт мэдээлэлээс үзэхэд төрийн болон албаны нууц мэдээлэл агуулсан гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хаалттай явагдах, нотлох баримт шалгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, оролцогчдод танилцуулахгүй байх, нууцын баталгаа авч өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээг хумих, цагдаа орох тасан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болгож хавтаст хэргийн материалд хамааралгүй төрийн нууц түнд амрах мэдээ баримтыг хавсгаж хэргийг бүхэлд нь нууцд хамааруулах зэрэг нөхцөл байдал илэрч байгаа нь шударгаашүүлэх эрхийг хүндэхэд хүргэж байна. Мөн төрийн нууцтай холбоотой хэргийг хурдан шуурхаа шалгаж байгаа боловч зарим хэрэгүүд дээр төдийлөн ижил төвшөнд үйлчлэхгүй байна. Тухайлбал сэтгүүлчтэй холбоотой төрийн нууц задруулсан хэргийг маш шуурхаа шалгаж илрүүлж холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн боловч төрийн нууцыг задруулсан хүнд өнөөдрийг хүртэл хариуцлага оногдуулаагүй асуудал үргэлжилж байгааг шүүмжлэлтэй хандж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн нууцыг задруулах, гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд зарлах, эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнөх үе шатуудад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн нууцыг задлах хандлага түгээмэл байгааг засаж залруулах шаардлага байна гэж үзсэн. Мөн цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээний хэрэгжүүлэхдээ цагдаа хорж байгаа үндэслэлийг оролцогчдод бодитоогоор танилцуулах, шүүх хуралдааныг өмгөөлөгч болон прокурорын эрх тэгш мэтгэлцээний зарчим дээр явуулдгүй энэ хандлага өнөө хүртэл үргэлжилсээр байгааг засах шаардлагатай байна. Мөн цагдаа орох байранд хоригдож байгаа хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг шуурхаа тасралтгүй явуулахгүй байх, жирэмсэн эмэгтэй хүүхдийн асуудалд анхаарал хандуулах шаардлага мөн сул байгааг энэхүү илтгэлд баримттайгаар дурдсан болно. Мөн цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуултыг боловсронгүй болгох талаар үе шаттай арга хэмжээ авж байгаа боловч цагдаа орох тасан сэргийлэх арга хэмжээг сунгах шүүх хуралдаанд өмгөөлөгч цагдаа орогдсон хүний аль нь оролцохгүйгээр хэргийг өмнө авсан баримтад нь тулгуурлан сунгах явдал түгээмэл байгааг засах шаардлага байна гэж үзсэн. Түүнчлэн цагдаа орох тасан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эрхийг хүндэтгэхгүй ар гэрт нь байгаа өндөр настай хүүхэд хараа хяналтгүй орхигдсон хүүхдийн асуудлыг мөн нэг мөр хэрэгжүүлж чадахгүй байгааг шүүх цаашид анхаарах шаардлага байна гэж үзсэн. Мөн хилээр гарах талсан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт оновчгүй шүүх прокурорын байгууллагын үүргийг тодорхой хуульчлаагүйгээс иргэд хохирох хандлага түгээмэл байна. Тухайлбал бид бүхний мэддэг ногоон автобусны хэрэгт холбогдсон Бүгд найрамдах Солонгос улсын иргэн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш 4 сарын хугацаанд хилээр орох эрхийг нь хязгаарлаж сэтгэл санааны болон бие махбодын шаналл зовирд оруулсан энэ кейс 2024 онд бий болсон бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болсноос хойш 5 сарын дараа Монгол улсаас гарч явсан энэ кейс дахин үргэлжлэх нөхцөл байдал хэвээр байна. Мөн хорих ялыг оногдуулах хандлага буурж байгаа боловч өнөөдөр хорих ангид ял хэллэгсдийн тоо нэмэгдэж байна. 2024 оны 1-р улирлын байдлаар 4590 хүн хорих ял эдэлж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 0.6%-аар өссөн нь хорих ангид дахь хүнлэг бус хэрцгий харьцах, эрүүдэн шүүх нөхцөл байдал, төсөв санхүү, бусад хүний эрхийн асуудлуудыг бий болгож байгааг анхааран засах шаардлага байна. Эцэст нь зөрчлийн хэрэгт давзаалтах эрхийн хэрэгжилт хангалтгүй байна. Зөрчлийн хэрэгт баримтлах шийтгэл авагдсан иргэдийн 47% нь 7 хоногоо хугацаагаар баримтлах шийтгэл авж байгаа бөгөөд эдгээрийн дөнгөж 1.9% нь давзаалтах эрхээ хэрэгжүүлсэн судалгаа байгааг анхаарах шаардлага
байна. За 2 минутанд тогтоогаад саналаа хэлчих. За эдгээр нөхцөл байдал дээр тулгуурлан Өнөөрхийн үндэсний комиссаас дараах хэд хэдэн саналыг төсөөлж байна. Нэгдүгээрт нь эрүүгийн хэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгцийн шинжилгээ хийх, хүний биеэс биологийн дээж авах зэрэг хүний халдшгүй чөлөөтэй байхыг хязгаарлах зөвшөөрлийг прокурорын саналыг үндэслэн зөвхөн шүүх шийдвэрлэдэг байх. Сэтгцийн шинжилгээ хийх процессын зохицуултыг боловсронгуй болгох шаардлага байна. Хэрэг хариуцах чадвартай боловч сэтгцийн эмгэгтэй хүмүүс ялангуяа хэрэг хариуцах хязгаарлагдмал чадмартай хүмүүст ял оногдуулахын зэрэгцээ эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээ авах эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох, тэдгээр этгээдэд суллагчны дараа тавих хяналтыг сайжруулах шаардлага байна. Гүйцэтгэх ажил нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд олж авсан нотлого баримтыг шүүхийн шатанд ил болгож хавтас зэрэгт тусгах эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох. Баримтлах шийтгэл оногдуулсан шийдвэрт давзаалдах талаар хүсэлт гаргасан дараа шүүхийн шийдвэрийн биелэлтийг төдгөлзүүлэх эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгох. Мөн бусдыг гэмт хэрэг үйлдсэн гин буруутай мэтээр олон нийтэд зарлах, дүгнэлт хийх, түүний сөрөг үр дагаврыг олон нийтэд ойлгуулах, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүгийн хэрэг хан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн гэмтэргийн улмаас хохирсон хохирол нөхөн төлөвлөх тухай асуудлыг боловсронгуй болгож хохирол нөхөн төлөвлөх тухай хуулийн хэрэгцээ шаардлагыг судалж шийдвэрлэх. Гэмтэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх төсвийг гин буруутай этгээдээс гаргуулсан мөнгөн төлбөр, гэмтэрэг зөрчлийн торгуул, хүүгийн орлого, авилгын улмаас хураагдсан хөрөнгө орлого, бусад их хөрсөөр бүрдүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх. Эрүүл шүүлтийн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээг чиглэсэн хууль эрх зүйн, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлэх, нийгмийн амьдралд иргэн ороход дэмжлэг үзүүлэх бие даасан хуулийн хэрэгцээ шаардлага байгаа эсхийг судлаж батлах шаардлага байна гэсэн саналыг гаргаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За, инкол гишүүнд баярлалаа. За, ингээд Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх